Хотын замын сүлжээ гол замууд дээр 24 цагийн камерыг хяндаг болсноос хойш жолооч нарын дүрм зөрчих явдал өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 50%-аар буурсан гэж байна. Зам дээр байрлуулсан мэдрэгчдийн тусламжтайгаар дамжин өнгөрч байгаа машинуудын хөдөлгөөнд оролцсон байдлуудыг нь судлаад үзэхэд дүрмөө мөрддөг болсноор бөглөрөл багасч ингэснээр автомашинуудын хурд ерөнхий дүнгээрээ нэмэгдэжээ. Одоо бүтэн жил энэ шинэ систем ажилласны үр дүнд бол хөдөлгөөнд оролцогчд бол гаргаж байгаа зөрчлүүд нь бол илт багассан байна. За энэ яг юугаараа илэрхийлэгдэж байна вэ гэхээр бид нар замын хөдөлгөөний хурдыг хотын дотор яг хотын төвийн хэсэгт автомашины хурдыг нөгөө хөдөлгөөн мэдрэгчүүдээс ирж байгаа мэдээллээр байнга авч байгаа. Энийг бол хүн тогтоохгүй техник өөрөө тогтоогоод ирж байгаа учраас тэгээд хотын төвийн хэсгийн хөдөлгөөний дундаж хурд яг оргил ачаал гэж байдаг штэ. Бүр ажил тарах цуглахад бүр ингээд төгжирдэг. Тэрийг тооцохгүй бусад үеүүдийн хөдөлгөөний дундаж хурд нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байгаа. Ерхий үзүүлэлт сайжирч байгаа ч жолооч нарын хувийн сахилга бат сахиагүйгээс үүсэх механик ачаал нарийн бас чанаргүй Улаанбаатар хотын автозамын сүлжээний ачааллыг дээд зэгт нь хүргэсээр байна. Тухайн өнөөдөр нийтийн тээврийн том автобусны жолооч Үлзий төвийн уулзруу орчимд 3 дугаар игнээс 1-р игнээ рүү шууд иргснээсээ болж осол гарган Үлзий төвөөс 100 айл орчим хүртэлх зайд 1000 орчим метр зайд төгжрлийг эд хөдөлгөөний ачааллын үед үүсгэсэн юм а. Осол ингээд гарчаад энэ осол чинь өөрөө ерөөсөө 15-20 минут бол буцаад тэгшэртлээ. Энэ чинь энэ төгжрөл чи өөрөө ингээд одоо 100 айлынхаа уулзалт руугаа ороод ирчихэж байна гэсэн. Ийм тохиолдол бол өдөрт 4-5 нэг уулзалт дээр. За түрүүн хэлсэнчлэн мэрэгжлийн хэлж байгаагаар бол ийм хэмжээний осол уулзуур дээр өдөрт нэг 3-4 удаа гардаг гэж байна. За гэхдээ нэг удаагийн ийм ослон гэхэд замын цагдаагийнхан болон зохицуулах албаны ажилтнууд зохицуулалтыг хийж дуустал бас дараагийн зорчигч тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд бол ачаал үүсгдэг. За тухайн Үлзий төвөөс 100 айлын уулзуур хүртэлх төгжрлийг үүсгэж гисэн байх жишээтэй. За энэ төгжрөл жигдэртлээ нэг 45-аас 60 минут хүртлийн хугацаа шаарддаг гэдгийг мэдээллийг өнөөдрөө өгч байна. За тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хувьд бол хариуцлагатай хөдөлгөөнтэй соёлтой оролцсон тохиолдолд өөрийнхөө автотээврийн хэрэгслийг эрүүл мэндийг хамгаалахаас гадна бас иргэдийг замын хөдөлгөөнд ачааллгүйгээр нэвтрэхэд оролцоход ийм боломж олгодгоо гэдгийг бас энэ бичлэг амдаар та бүхэнд харуулж байгаа хаа.